Олимпизма бие бэлтрийн хүмүүжил боловсролт уралдаан үндэсний хэмжээнд явагдаж байгаа. За энэ хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд гар зургийн уралдаан зарласан байна. За тус тэмцээн нь 4 үе шаттайгаар явагдсан байна. Эхний үе шатанд бол сургууль дотроо зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулсан бол хоёрдугаар үе шатанд 10 сургуулийн 67 сурагчид бол тухайн өгөгдсөн сэдвийн дагуу зураг ирүүлж шалгарсан байгаамаа. За харин 4 дахь үе шат нь бол онцлогтой явагдсан байна. Учир нь гэх юм бол тухайн шалгарсан хүүхдүүд өөрсдийн биеэр ирж өгөгдсөн сэдвийн дагуу 60 минутын турш зураг зурж шилдэгүүдээ шалгаруулж байна. Энэ зургийг болохоор олимпиадын аваргууд тэгээд бас тийм спортуудын зургуудыг энэ агуулж зурсан байгаа. Тийм. Энэ зурган дээр ингээд бамбар өргөж байгаа. Тэгээд орон ингээд улсуудын тэгээд Орос, Франц Японы тэгээд тэгээд нөхөрлөл бас орсон байгаа. Тэгээд нөхөрлөл тэмцээн гэл. Тэгээд бодоход жоохон хэцүү байсан. Яг дүүргэж чадаагүй бас тийм. Яг өөрийнхөө илэрхийлэх гэсэн санааг бүрэн гаргаж чадсан уу? Чадаагүй, дундаж гаргасан. Тийм. Бодолтондоо их анхаарсан бол хамаагүй айгүй дээр болох байсан. Миний зурган болохоор Олимпийн 100 болон өвөл гэдэг хамаагүй бид нар яг Олимпийн нэрэнд ор нэгдсэн, хоорондоо нөхөрлсөн, яг гендрийн ялгаа ч гэсэн хамаагүй яг хоёулаа туг байж зогссон байгаа. Тэгээд яг энэ болохоор яг Олимпийн гол зорилго бид нар яг хүч чадал хурд дээрээ зориулж спортын олимпиад оролцсон хүмүүс тий. Ер нь санаагаа бол бүрэн гаргаж чадсан. Гэтэ 40 минутын хугацаанд гэдэг бол ялангуяа нэгдүгээр байранд орох зураг зурна гэдэг үнэхээр хэцүү хүнд даваа байсан. Тус зургийн уралдаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсон байна. Ингэхдээ баг дунд ахлах гэсэн ангиллын дагуу зураг зурж бүтээлээ шалгаруулсан байна. Уралдааны хамгийн бяцхан оролцогчоор ерөнхий боловсролын 1-р сургуулийн 1-р ангийн сурагч оролцсон байна. За энэ нийтдээ манай Орхон аймгийн 17 сургуулийн 69 хүүхдийн бүтээл анх ирсэн 2-р шатнд. Энэ бол эхний шат нь болохоор сургууль дээр дүгнэгдээд ирсэн бүтээлүүд. За ингээд үүнээс 3-р шатнд нь 15 хүүхдийн бүтээл шалгараад энэ удаа үзэсгэлэн гарцсан байна. Энэ 15 хүүхдүүдийг өнөөдөр ингээд зарлаж мэдээлээд насныхны ангиллаар суулгаад өөрсдөө нь зурулж сүүлийн шалгаруулалтаа хийлээ. Тэгээд өнөөдрийн зурсан бүтээлүүдийн 3-р шатны бүтээлтэй харьцуулж дүгнээд ингээд өнөөдөр хүүхдүүдийнхээ байр эзлүүлээд шагналтыг гардууллаа. Ер нь хүүхдүүд өөрийнхөө насны онцлогонд чадвартай боломжийн зурж байна. Тий. Яг нөгөө зургийн чадвар ерөнхийдөө бол өмнөх зурсан зураг дээр нь эцэх буюу ямар нэгэн ахмад насны хүмүүс, мэрэгжлийн хүмүүс тусалж үгүй юу гэдгийг тодорхой хэмжээгээр харах үүднээс өнөөдөр ингэж зурулж байгаа. Тэгэхэд ихэнх хүүхдүүд бол ер нь өөрсдөө зурсан тодорхой байна. Яг харьцангуй цаг бага учраас өнөөдрийн бүтээлээ жаахан дуусгаагүй байх ийм талууд бол байна. Тэгээ өнөөдрийн юугаар болохоор бол сэдвэр 8 сэдв дотроос суглуулсан. Нийт хүүхдүүдийн хэд шударга байх үүднээс тэгээд өнөөдөр энэ ур чадвар хүндлэл нөхрөл гэдэг сэдв хүүхдүүдмээ суглаад үүн дээр тулгуурлаж зурлаа. Тэгээ хүүхдүүд яг усан будгаар, палмастраар, тосон харандаагаар өөрөөсний л авчирсан материалуудаар насндаа тохирсон чадвараараа зурж уралдлаа. Сурагчид бүтээлээ зурхтаа Олимпийн төрөлт тэмцээнүүд болон улс орнуудын далбаа нөхөрлөлийг илтгэхийг зорьсон байна. Энэхүү уралдааныг Олимпийн бамбар аялах үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын 1-р сургуулиас зохион байгууллаа.